За сайн байна уу? Дорнод аймаг аймгийн захиргаа харагдаж миний тусгаар тогтмын талбай гэдэг. За миний хажууд сууж байгаа бол баргын цогцлогоо багш. Та өөрийгөө танилцуулбаа. Одоо нууч баг бүгд бидний шүү дээ. Яг гоо таны хүрээнийг бидний хүрээнийг энэ чинь өөр хүмүүс гарвал тий. За. Би Дорнод аймагт багш гэдэг хүмүүс байна. Дорнодын ахлах лицей сургуульд багшилдаг. За ер нь дээд сургууль төгссөн цагаас хойш баргын түүх соёлыг сонирхон судалдаг тийм ажил хийсэн. Хэдэн өгүүлэг гаргав баргаар? Би нэг хоёр өгүүлэл хоёр эдийн инженерийн хурал хэлхийд явсан байдаг. За. Юу эцээ үед оюутан байхдаа юу эсвэл нэг нь энэ 2011 онд болсон баргын 2007 онд болсон баргын наадмаар хаана болсон? Энэ Дорнод аймгийн Хөлбөмбөгийн суманд болсон. Тэгээд энэ эдийн хурлыг Дорнод аймгийн төвдөр хийсэн. Оо за. Тэр хуралд юу Мандаван Дамжирэнгийн богдгийн дөргсөн бодрол бичиг гэж хоёр удаа нугалбараар өгсөн байдгийг төрийн сайд байхдаа тэр нугалбарын тухай хэлтгэл тавьж байсан. Би болохоор нөгөө сонирхоод байгаа та чинь баргын 5 нүүд гэж яриад байгаа шүү дээ. 4 нүүд лөө. 4 нүүд. Энэ удаагийнхаа яриагаар баргын эхний нүүдийн тухай та нэг хэлэх. Тэр 20 дугаар зуунд болж шүү дээ. Одоо бид чинь 21 дугаар зуунд ороод 21 жил болсон байна шүү дээ. За 20 дугаар зуунд баргууд халахыг одоо халах Монголыг зэрэг 4 удаа нүүсэн байдгийг энэ зүүн талаасаа. Одоо Хөлбөмбөгийн бараг гэж нэрлэдэг Хөлн нуур, Өөр нуур хоёрын нуур тогтоолсод шүү дээ. Тэгээд тэр их дундаа хэр зайтай нуурууд байна энэ хоёр. Энэ хоёр яг хоорондох зай нь ойрхон. Айгүй нэг 200-300 км зайтай. Тэр дундуур нь нотголдог болсон. Тэр дундуураас гадна тэрний айс хавд. Өөрөөс өөрөшөө Хөлн нуураас хойш авчаад үчээгээд одоо их өргөн уудад тутагнаа. Ер нь зүүн тал нь хайлаар орно. Баруун тал нь одоо мөн халахын хил тулна л та мөр. Эхний нүүд нь хэдэн онд вэ? Эхний урдаас ирсэн нүүдэл 1912 оны нүүдэл байдаг. Бонхон санжаа гэж баян. Базаргордоо таалам. Хоёр нөлөөдтэй хүн байна тий. Жамбал зан гэж хүн дагуулсан билүү дээ. Бас нэг ноён явсан байт юм аа. Баян ноён лам гоо. Бүх нийтүүд юм шүү. Тэр нийгмийн зүтгэлтүүд л. Тийм байна. Зан гэдэг чинь ямар шүү тушаал вэ? Занг сумын дарга. Сумын дарга. Хошууны доод л тий. Хошууны дарга чинь нэг. Тэг чинь бараг хошуу гэж байсан уу? Тэр үед. Бараг 8 хошуу байсан. Оо 8 олоолаа байсан. Тий тэр үед. Хошуу нь хэдэн сумтай байх вэ? Одоо мэдгүй тэр манжийн үед л 1 2 дугаар 3 дугаар сум гэж байсан байлаа. Нэг сумд 3 нэг хошуунд 3 сум байгаад байна. Апа 4 дугаар сум гэж бараг үзэгддэг. Би тэр юм ном бичиж үзэж байгаа. Тэр хэд хэдүүлээ ирсэн бэ? Тэд нэр олон хүн ирсэн. Бараг 1000 хүн ирсэн байхаа. Тэр Бонхон санжаа гэдэг нэг баян хүн Түмэн хонтой гэж байна. Түмэн хоны ч дарддаг уу? Тий. Тэгээд юу яагаад халахын хил даваад энэ самбайсын хүрээ тогтоогоо гэдгийг дээр. Тэгээд тэр 100 юм уу намрын ихээр ч юм уу ирсэж байгаа. Тэгээ баримтчаа нөгөө нүүдээрээ явсан. Тэгээ мал хонроо туугаад яваа үедээ. Тэгээд одоо тэр 1000 сахан хүн гэдэг чинь олон хүн байгаа шүү дээ. Нэг сумаар нь яг хэд ч юм даа шуугаараа сум гэдэг чинь одоо яах вэ штэ. Ер нь 50 нэр хүн хэр зэрэг гаргадаг нэг жиг сум гэдэг байсан шүү дээ. Одын засгийн газар үед бол. Баг одоогийнхор баг юм биш үү? Одоо баг ч юм уу багаас хараа том юм аа. Ер нь 50 нэр манай аймаг гэж нэгж тэнд байдаггүй. Тэнд бол хошуу тэгээд одоо сум болдог. Тэдний нэгдүгээр нүүдлийн гол зорилго юу вэ? Тэр 1912 11 онд Монгол улс тусгаар улс болсон. За тэнгуү тэнд бас яах вэ? Үүмээр. Нөгөө чинь чимээ авчтэй. Манжийн тэр аман сайдыг хөөж явуулаад. За тэгээд өөртөө тусгаад тогтнолоо.
маягийн юм болсон. Тэгэхдээ баргууд ерөөсө Монгол улсад нийлээ гэж. Баргууд тэндээ бас амганга хөөч юм. Амгаа өгч. Тийм ээ. Тэгээд наашаа явчих. Тэгээд наашаа нэг хэсэг нийлээ гэсэн шиг байна. За. Тэр үед нэг цөөхөн хүн албаны болтой нэг цөөхөн хүн ирсэн байдгийг. Тэрэн дотор Манлайв намнаас хүн ирсэн. Тэр нөгөө хүмүүсээс өмнө нэг зам яриагаа хийх гэж ирсэн шүү дээ. За. Яриа хэлцээр хийхээр юм уу одоо. Тэр нэг тэгээд энчээгээд Манлайв намнаас өрнө хэлснээ өгөөдгий би. Өөр толгой хөвгөтл богдын соёл зүтгэнэ гэж. Богдын юу нэ? Богдын соёл зүтгэнэ гэж. Өөрөөр хэлбэл соёл гэж одоо тэр үеийн ахуй амьдрал ёсоо ажиллаа хэлж шүү дээ. Тэгээ богдыг дэмжинэ гэсэн. Богдыг дэмжинэ гэсэн утгаар хэлж байгаа. Тэгээ байр сууриа илэрхийлж би одоо богдыг үнэн ч байна гэсэн тийм утгатай үг хэлсэн байдаг. Тийм дээ. Тэгээд за нөгөө хэд маань хүрээд ирсэн. Тэгэхэд амин сэрмэл ирээгүй юм байна. Амин сэрмэл ирээгүй. Эхний нөгөө хэд маань хаана нутагтаад газар мазраа яаж ихсүүлсэн? 12 оны сүүлээр энэ Маранчаа нөгөөд богдын хүрээ орж амжаагүй гэдэг юм. Тэгээ хинтээ тий өвд болоо цасунаа юм бид. Цасан тий. Тэгээд хинтээ чандрын талд үлдсэн байд. Хөртэй за. Чандрын талын сайхан уулын талд нь шүү дээ. Тий гоё. Тий тэнд үлдчихэд тэгээ хавар нь болоо төлөөчгээд цаашаа нь явсан байгаа. Тэгэхээр Монголын санжаагийн мал чандрын төлөөд чандрын тал харагдахгүй цагаан гэж ярьж байсан. Тэгэхээр түмэн төлөлөхөд одоо 5,000 төлөлтийн байгаа тал нь тийм ээ. Монгол хүний нэг амны билгээр гоё ярилтаа бас тий. 15,000 кони байна гэж чинь бас тэр талыг бол барыг бүрхэн л дээ. Тий аюултай том харагдав тий. Тэгээ Монголын санжаагийн мал төлөөд чандрын тал харагдахгүй цагаан байна гэж ярьжсэн. Тийм үг байдаг. Цаашаа очиод хаан тогтоо. Тэгээ богдгээд тэд чинь бас авилга өгсөн шүү дээ. Өргөл барьж. Тэгээ угаасаа өгнө шүү дээ. Өргөл барьж богдгоорээс утгагүйсэн. За 500 өгтөр хараад гсэн гэдэг юм. юу гэнэ? Бүгдэр хараад юм бoo гэж. За. Тавилангийн юм бoo. За. Ийм хэлбэртэй. Нэг сонин имэйл шиг юм. Имэйл шиг хэлбэртэй. Тавилангийн юм бoo ч 500 грамм юм юу юм бэ? Тийм нэлээ хүнчинтэй. Тийм юм бoo 500 лангийн хэмжээний юм бoo гэсэн. Тэгэхээр нэлээ хэд юм бoo гэсэн. Дан мөнгө чутгсан байна. Тийм. Тэгээд богдоос газар гойсон. Нутаг зааж байгаа ч. Тэгээд бас бид нар ч нэг юу яасан даварсан байгаамаа. За. Богдгийн шав болъё гэсэн. Шав дөрөөд нөө татвар төлөхгүй. Татвар төлөхгүй ард тулах гэж шүү дээ. Тий. Тэгээд тэгээ богдгийн шав болгоод дөрвөн шавтай байсан шүү дээ. Нөгөөдөл нь авцсан юм уу? Авцсан богдгийн авцсан. Татвараа өөрөө авах нь шүү дээ. 5 шав болгоод чи баян их хот малтай ирсэн. Тэр анхны өдрөд их баян ирсэн. Тэгээ 5 дахь шаваа болгоод Төвөөгийн Авдар баян ууланд. Авдар баян гэж уул байдаг. Одоо баян сум бид. Авдар тий одоо баян сум. Тэр Авдар баян гэдэг сум анх байсан. Тэр хожигноос хойш байсан. Тэгэхээр тэр сумыг тараагаад нэг хэсгийг баян, нэг хэсгийг сэргэлэн. Монголд одоо алдартай хүмүүс нь Авдар баяны хинүүд байна. Нэг хэсгийг нь баян цагаанд нийлүүлсэн байдаг. Яг тэнд байд. 3 сумд баргууд бий одоо. Хинхэн сэргэлэн байгаа болоо гэж бодож байна. За баян цагаанд нэр баргууд байна. Миний явж сэргэлэн баян цагаанд бий тэ. Тэр одоо $30 мөн үү? $30 мөн шүү дээ. Баян тий. Хэд хэдэн эрдэмтэн төрсэн газраад байна. Одоо бидэнтэй их ойрхон байгаа нь тэр Шагдрын дулмаагаа гэж яруу наригч байна. Тийм байна. Тий. За Дандрын Конгор гэж 82 гуравтай. 85 явж байна уу? За нэг өвгөн дипломат бий. Одоо таны яманд олон жил болсон. Одоо төлөөлөгчөөр сууж байсан. За тэгээд сүүлийн үеийн олон улсууд бидээ бид хэдийн нарийн сайн мэдгүй. Авдар баяныхны юм муу байна. Йоо таачд орнотыг болохоор эндээс хамгийн би 2 хойшоо явсан тий. 2 төлөвлөлийн үр сад шүү дээ. За баярлалаа. Энэ удаагийнхаа нэг баргын дөрөвнүүдлээс эхний нүүдлийн сонин сайхныг цаглав багш маань ярьж өглөө. Дараагийн дугаараар 2 дахь нүүдэнд баярнаа.